Италийн нийслэл Ром хот, Ром дотор байх Ватикан Ситигээс мэдчилж байна. За Ватикан Сити бол дэлхийн хамгийн жижиг одоо хот. 1000 гаруй оршин суугчтай 1929 оноос бие даасан тусгаар улсын хот байгаа. За тэгээд өнөөдөр бид Ватикан хот дотор ороход ийм оцрыг одоо очирдод төгсөж байна. Гэтэ оцрын ерөнхийдөө гайгүй урдын явцтай юм шиг байна. За тэгээд эндээсээ гараад Колосеум орно. За Даблинаас ч юм уу, Монголоос ч юм уу наашаа ирэхээр одоо төлөвлөж байгаа хүмүүстэй бяцхан хідэн зөвлөгөө өгье гэж бодлоо. За нэгдүгээр тал нисэх онгоцны буудал дээрээс наашаа ирэхэд трен хурдны галт дээрээ бол Ром руу ороход 15 евро хүний. За тийм учраас хэрвээ дөрвөлээ юм уу тавлаа явж яваад такси байх юм бол нисэх онгоцны буудлаас Ромын одоо аль хэсэгт ирсэн бай 50 евро төлдөг байгаа. Тэгэхээр одоо л явж яваад ямар ч хэсэн такси өрөө зүгээр яах юм шиг. За тэгээ дотроо ирчлээ. Заавал үзэх ёстой газар маань болохоор нэгэн одоо хит байгаа. Тэгээ бид нар маань ингээд ойрхон уучраас зарим жоохон зайтай байдаг учраас ер нь аялж байгаа хүмүүс бол нэг өдрийн автобусны болон трен дүрслэх одоо тикет авах зүгээр яах. Тэгээ ийм тикет байгаа. Нэг өдрийн ийм тикет ингээд 7 евро гээд 24 цагийн дотор үйлчилнэ. Тэгээд энийг болохоор автаа яг энэ одоо жижигхэн табако гэсэн бичигтэй тамиг цаашдыг эсвэл энэ хүүцчих юм уу мини маркет 5 алхаад нэг алхам тутамд байгаа. Тэндээс бол одоо ингээ автобусны тикет авчих юм байна. За тэгээд буудлаас сонгоход бол мэдээж хамгийн оюутан booking.com байгаа. Тэгээд booking.com-аас сонгохтой болохоор аль бол бүх юмтайгаа ойрхон буудал захиалж өгч зүгээр байгаа. За тэгээд өөр хэлэх юм юм байна. Тэгээд ямар ч хэсэ одоо эндээ дотроо орчоод бичлэг бичиж үзүүлээ. Тэгээд эндээсээ гараад Колосеум орно. Тэгээд яг өмнө нь болохоор Австриас ирсэн учраас хүнсний бүтээгдэхүүн болохоор Австритай харьцангуй хямдхан. Даблинтай бол жоохон ойрцоо үнэтэй байна. Тэгээд мэдээж аялж байгаа хүмүүс уусмас намын тасаа аваа гарах бол өнөөдөр ихэд одоо 37 градус халуун байна. Гэтэ нэг одоо Ромын давуу тал нь надад одоо Австрийн Вен болохоор ингээд битүү асфальтын цавтай учраас амар нэг жоохон хасан гэсэн халуун амар мэдэрч тийм байна. Одоо энэ болохоор 37 градус гэж байгаа учраас одоо ногоон байгуулсан учраас хасан ч гэсэн одоо нэг хүнд одоо мэдэрдэх мэдрэмж нь арай одоо таатай мэдэрдэж байна. Тэгээд хамтдаа Ром хотын Discovery хийцгээе. За энэ хэсэгт болохоор энд Леонардо да Винчигаа амьдарч байсан гэр байна. За тэгээд яг төрсөн гэр нь болохоор одоо тэр нисэх буудлын цаанхан байд юм байна. Энэ болохоор нэг хааных нь одоо бас өгөө байсан. Тэгээ мөн муслим сошинтой хүмүүс зориулсан өгөө гэж гарч ирж байна. За мөн дээрээс нь Леонардо да Винчигийн одоо зочдын хаусаар ашиглагдаж байсан. Нэлээд хэдэн зуун жилийн нөхцөлтэй юм байлгаа байна. Энэ гурван хэсэг бол бас алдартай хэсэг байна.
Ромд ирсэн хүмүүсийн бас нэгэн заавал үзэх ёстой газар буюу Пантеон дээр ирсэн байна. Энэхүү одоо барилга байгууламж нь яагаад алдартай вэ гэхээр нэгдүгээр одоо хүчтэйгүү бетоноор барьсан дэлхийд дээрх одоо хамгийн өөрт нь цэцэлтэй ганц хэрэгцэн барилга байгаа. Ойролцоогоор 2000 гаруй жилийн цэцэлтэй Пантеон гэж нэлээдэх газар ирсэн байна. За эрен тойрны нөхөд Аладдин дэнлүүтэйгээ зогссон. Яаж зогсч? Энэ нөгөө нэг хүсэл биелүүлдэг хүрээ заа шийдээд хүслээ бодвол биелнэ. За одоо бид хүслээ бодоод заа шийднэ. Маш олон хүнтэй байна. Хүү явахын аргаалаа. Нэг Анчаад нэг өдрийн дотор бүх юм үзчихээ. Заавал үзэх ёстой газруудаа үзээ. Яг хөө жоох шахууллаа. Тэгээд одоо болохоор Ромоос Писа руу ийм хурдны галт ирэн суугаад 2 цаг гаруй яваад Писа дээр очино. Писад очих жагаад шалтгаан нөгөө Писа Тауэр хазгаа байдлаа мэдчихэж байгаа хэрэг. Дэлхийн алдартай. Тэнд очиод бас нэг өдөр өнжөөд тэгээд тэндээсээ Милан руу явнаа. За тэгээд Писа дээрээс уулзцаа. Самбацано за хүн төрөлхтний бүтээн байгуулалтын нэгэн гайх юм шиг болох одоо Писа Тауэр дээрээс та бүхэндээ мэдчихэж байна. Ромоос ойрцоогоор одоо тренер 2 цаг гаруй яваад ирэх энэхүү одоо Писа Тауэр дээр минь өглөө эрт ирсэн болооч одоо дэлхийн орон өнцөг болон бүрээс маш олон хүн цугласан. Тийшээ очиж зураг авахлах ч одоо хэсэг алга зарим нь бүр хоорондоо муудалцж байна. За тэгээд Писа Тауэрын тухай жоохон ярихад архитектор Bonanno Pisanoгийн одоо зохион бүтээсэн зургаар одоо 1173 онд анх одоо нэг давхраа барьж эхэлсэн байгаа. Тэрнээс хойш одоо ингээд ер нь бол анх баригдахдаа бол 60 см орчим өндөртэй баригдах байсан боловч одоо хазаалт өгснөөр одоогоор болохоор хамгийн доод цэгтэй болохоор 5586 см одоо өндөртэй байгаа гэсэн үг. Тэгэхээр ойролцоогоор нэг хэдий ч юм бэ 4 орчим сантиметр одоо хазаалт өгсөн тиймэрхүү барилга байгаа. За тэгээд энэхүү барилгыг одоо хазаалтыг одоо ингээд хазаасан ч гэсэн унахгүй ингээд тогтоогоод байгаа утга учир нь болохоор эрдэмтэн Жилали болон бусад одоо барилгын салбарын эрдэмтнүүд болохоор одоо туршилтын зарчмаар одоо ингээ ашиглаа судалгаа хийгээд тогтоохоо маш олон одоо судалгаа шинжилгээнүүд хийсэн байгаа. За одоо тэдгээрийн нэг нь болохоор ground floor буюу 0 давхраа болохоор одоо төмөр бетоноор хүчитгсэн гэсэн судалгаа байгаа бол зарим нь болохоор стил одоо ийм тэрч одоо юу гэх юм ашиглаж бас тогтоож байгаа гэсэн судалгаа байгаа. За тэгээд нийт давхар нь болохоор ойролцоогоор 15
цагаан багнаас бүрддэг. Зарим эрдэмтэд бол энэ одоо Писа тавар унахгүй байгаа утга учир энэ 15 баганда байгаа гэж тайлдаг юм билээ. За тэгээд одоо бидгээд ер нь бол дотгошоо норж болдог юм байна. Нилээн л үнэтэй юм шиг байна. Гэхдээ ер нь бол нэгэнт холоос зарж ирснийг орё гэж бодож байгаа. За тэгээд чадвал дотроос бичлэг хий. Тэгээд утгагүй үлзий төр байна. Яг ингээд Австриас Италид ирсэн болооч тэр Милан ирсэн болооч тэр хүмүүс нь соёлын өдрийг амар ихт мэдэгдэж байна. Яагаад гэвэл одоо ингээд train station ч юм уу бусны бодол суудлын дээр одоо ингээд зэмсэн эсвэл хүүхдтэй хүн суух суудлын дээр нь одоо ингээд залуучууд суучаад ерөөсөө суудлын тавьж өгөхгүй байгаа хгүй. Юунд болохоор Австрид болохоор ч юм уу манай Даблинд болохоор ийм одоо хүүхдээ хүн суух суудлын дээр бол автобус дүүрэн байсан ч хүмүүс ерөөсөө суудаггүй. Хэрвээ суусан байх юм бол яг тэр суудлын зориулсан хүн орж ирэх юм бол одоо босч өгдөг санал тавьдаг. За дэлхийн 7 гайхамшигны Колосеум дээр ирсэн байна. За энэхүү байрлал нь юугаараа одоо гайхамшигтай вэ гэхээр нэгдүгээрт мэдээж харж байгаачлан барилгын одоо архитектор болон хийцээрээ дэлхийд дахин гайхамшигддаг дахин давтагдшгүй хийцтэй загвараар бүтээгдсэн байгаа. Хоёрдугаарт энд болохоор барилгын насжилт нь 1900 гаруй жилийн насжилтаа энд эртний гладиатурууд хоорондоо тулдаж байлддаг байсан байгаа. Мөн түршлээ амьтдад тулдаг байсан. Ойролцоогоор 9000 гаруй одоо амьтад энд одоо нас үхсэн байдаг. За мөн түршлээ өөр юугаараа алдартай вэ гэхээр барилга маань өөрөө одоо дэлхийд дахинд хамгийн том одоо нээлттэй одоо танхим гэх юм уу үзэгч нээлттэй одоо танхим гэсэн үг заггаа одоо талбайтай тийм одоо танхим гэсэн үг. За тэгээд ийшээ ирээд хамгийн ихэнд бол энэ хаалга бол баригдсан гэж үздэг юм байлээ. Тэгээ одоо энэгээр эхлээд орох юм байна. Амар халуун байгаа учраас маш их хүмүүстэй дээрэс нь ийшээ ирэх гэж нэлээ хол алхлаа. За тэгээ бүгдээрээ дотроос үздэгэ.